Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр та нартай нэгэн сонирхолтой шоу нэвтрүүлэг ярьж өгөхөр ирлээ. Солонгосын та бүгдийн үздэг инфлюенсер байдгүй. Тэгвэл 2024 онд гарсан энэ шоу нь алдартай бүхэл салбарын инфлюенсеруудыг цуглуулж агаад хамгийн шилдэгийг нь маш сонирхолтой даалгавруудыг өгч хооронд нь өрсөлдүүлж шалгаруулдаг бөгөөд үнэхээр төсөөлмөргүй зүйлс олонтой болохоор таалагдана гэж найдаж байна. Та бүгдийн мэддэгчлэн би зүгээр л англиар нь үзсэн бас тийм ч их солонгос инфлюенсер мэдэхгүй зүгээр шоу нь үнэхээр үзээтэйсэн болохоор л ярьж өгч байгаа юм шүү. Тэгэхээр нэрийг нь буруу дуудах, хүнийг нь мэдэхгүй байх асуудал гарвал намайг уучлж өшөөгөөрэй. За тэгээд олон юм ярилгүй шууд шоунд орцгоё. Манайхан мэдж байгаачлан лайка дараад ороод ирээрэй. Таны анхаарал халамжаас төрсэн хүмүүс таны сонголтонд ч нөлөөлөх чадвартай. Бид тэднийг инфлюенсер гэж дууддаг. Нийт 77 инфлюенсеруудыг зөвлөөлж тус нэвтрүүлэгт оролцуулж байгаа бөгөөд маркетингийн зах зээлээс 400 тэрбум воныг одоогоор олсон гэсэн нийлбэр дүнтэй хүмүүс цугларчээ. Мэдээж YouTube, Instagram, Africa TV болон TikTok гэд бүхэл төрлийн инфлюенсерүүд үүнд оролцоор ирнэ. Бүгднтэй дагагчдын нийт тог харуулсан хүзүүвчийг зүйлчлүүлэгч нэ. Тэгэхээр хин хідэн дагагчтай шууд харагдаад явчихна гэсэн үг. За тэгэл бүхэл төрлийн солонгост алдартай инфлюенсерүүд орж ирж байгаа. Энэ залуу бол 9-өөс 10 жил Street Karaoke гэх YouTube суваг ажиллаж байгаа контент бүтээгч. Харин энэ хүн мукбанг хийдэг сая 230 мянган сабскрайбертай залуу. 11 сая дагагчтай Instagram инфлюенсер ч байгаа. Тэгээл makeup artist, influencer, аялын content creator гэл бүхэл төрлийн хүмүүс орж ирж байгаа харагдана. Зарим нь биенээ танин, зарим нь бол танихгүй хуваагдаад сууцгаана. Та нар энэ цэнгэр ослтой залууг мэдхүү? Need more cash гэд богино хөгжилтэй бичлэг хийдий. Тэгсэн чинь яг дүрдээ орцсон орж ирээл үнэ инээдтэй. Энэ дүр нь бүр ярьдаггүй байхгүй юу? Тэгснэ хүмүүстэй ярьж болохгүй гараа барайл мэдлээстэй. Лаг машинтай ч орж ирнэ, косплей бүтээгч ч орж ирнэ, тиктокчд ч орж ирнэ, стримерүүд ч орж ирнэ, drag queen, бөө удган гэл байхгүй. Нийт 77 хүнийг тус бүрслэн танилцуулна гэж байхгүй. Гэхдээ эхний үе дээр ихэнх нь хасагдчих болохоор ярих явцдаа яг хүмүүсийг нь баг багаар танилцуулаад явнаа. Сиа бол 27.5 сая дагагчтай TikTok инфлюенсер ахгүй юу? Ороод ирсэн чинь хүмүүс дагагчийн тоог хараад уулгаалтастай. Тэгснээ зарим нь бүр TikTok амархан мөнгө олдог easy штэ гэж муулаад Сиач би солонгос тийм алдартай шиж магадгүй намайг танихгүй жиж магадгүй. Яг гэвэл би чинь worldwide influencer ахгүй да гээл. Ер нь цаашдаа платформ хоорондын хэрүүлүүд ч бас гарнаа. За тэгэл Жан Кансук буюу Азийн ханхүү гэгддэг гайхалтай удах маань тайз нар гарч ирээл хөтлөж эхэлсэн чинь хүмүүс бүр яг таарсан хөтлөгч байна. Итгэж чадахгүй нэ гэж уулгаалдаал. Бүгдээрээ шоугаа эхлүүлцгээе гэснээр гинэд цаашаа явангуудаа дагагчийн тоотой хүзөөвч зүгээд хүрээд ирнэ. Тэрээр селебрити биш 77 дахь оролцогч инфлюенсер бөгөөд хөтлөгч биш байд юм а гэж. Оролцогчид ч юу вэ? Яаж юм од хүнтэй өрсөлдөх юм бэ? Саяхнаас YouTube хийсэн нь хин тамаатай юм бэ? Шудраг юм уу гэж живэр авир жимбэр гамбэр. 9 сарын өмнөөс YouTube эхэлсэн 33 жилийн өмнөөс жүжигчний карьераа эхлүүлсэн Японд дуучин идэг байсан гэл авьяасын ундраг маань би шинэхэн инфлюенсер болж энэ тэмцээнд оролцох гэж байгаадаа таатай байна л гэдэм. Гинэт гэрэл жунтар чов маань эхлэн. Хөтлөгч нь яг үндэ AI хоол байд юм аа гэж. За тэгэл эхний үед 77 үнээс зөвхөн 30 нь үлдэнэ. Эхний үед дээрэл 47-гийн шууд хасна гэсэн үг байхгүй юу? Тэгснээ дагагчдын тоогоор ранг үүсгэн гэдгээ зарлаад хүснэгт үзүүлсэн чинь хүмүүс бүр би тэдэд байна, эдэд байна гэж ярьж ирсэн аа. Ёо юу вэ? Сиа бүр нэг тийштэй 27.5 сая дагагч эхний 6 байр нь тэр чигтээ TikTok-чд байна л гэдэг. Бид нэр яаж барах юм бэ гэж платформыг хэрүүл эхэлж байгаа. Нэвтрүүлгийн ялагч 300 сая воныг хожих юм байна л да. Тэгэнгүүтээ амар зөв хүмүүст дагагчийн тоогоор энэ 300 саяа хувааж мөнгөн дөнгөөр нь өрсөлдүүлнэ. Тэр мөнгөнд үнэн зарим тэмцээнд хэрэгтэй л гэж авсан. Тэгээл хүзүүнтнээс нь дагагчдын тоон шууд мөнгөнд дүн болж хуурдیں۔ Зарим нь 200 мянган вонтой, зарим нь 26 сая вонтой. Мөнгөөр ингэж хоорондоо өрсөлдвөл хамаагүй зугаатай юм биш үү? Дагагч магч гэж ийснээс гэж явах үед нь зарим нь бүр бүр гомдож гинэ. Амьдралдаа юм багаар өөрийгөө үнэлүүлж үтсэнгүү гээл хүн болгон нэг тийм дээр доороо оролцоод байгаа байхгүй юу? Нэгт орсон нь хэр мөнгөтэй гэсэн үг юм бэ гээл бүгд сонирхож эхэлснээр Сиа дээр очиод харсан чинь 68 сая вон эдий. Дахиад пэх пах гээл Сиач бүр хүн болго над дээр анхаарат байгаа нь амар тохгүй байсан. Бүх юма нуух ёстой юм шиг санагцсан л гэдэг. Нэгдүгээр үеийн даалгаврыг зарлахад хүн болгонд 15 лайк болон 15 дизлайк өгөх эрх байгаа. Бүх эрхээ ашиглаж дуусгах хэрэгтэй. Хин хаана хин саналаа өгж байгаа нь бүгдээрээ нууцлагдана. Хүзөөч нь дуцаараа хүргүүл тэр хүнийх нь богино танилцуулга гарч ирнэ. Нийт 2 цаг байгаа. Энэ хугацаанд бүх саналаа хүмүүст өгч дуусгах хэрэгтэй. Мөн тайз нар гарч өөрийгөө танилцуулаад авьяас чадвараа үзүүлэх хэсэгхэн боломж ч гэсэн олдно. За цаг явж эхэллээ л гэдэг. Хүмүүс ч дизлайк авч болохгүй шүү, сайн ярилцах хэрэгтэй маань гэж танилцуулгад үзээл дуртай инфлюенсер дээр очиод үздэг шүү, хайртай шүү, олон жил дагсан шүү гэж хэлцгээж байгаа. Риза Бэй бол 8 жилийн туршид мейкап төрлөөр контент хийдэг эмэгтэй. Хүмүүс зөндөө олноор очиод үздэг шүү, хайртай шүү гэлээсэн болохоор дизлайк аавна гэдгээс юроосо санаа зовхгүй нөө гэцүүн л ээж байна. Манай Азийн ханхүү маань 3 4 дизлайк аваад идэв. Хүнтэй ч юм яриаг байж байгаад од гэдгээрээ шууд гадуурхаж байгаа байхгүй юу? Ядгаад дизлайк хийн өгөөд байгаа нь гарч ирдгүү. Зөвхөн чамд дизлайк ирлээ л гэж мэдгэдэл ирээд идэв юм байна л та.
Тал талд надад битгий дислайк өгөөрэй, намайг лайклахгүй байсан ч болно гэл миний танилцуулга видео үнэхээр кул үзээрэй гэж сурчлаа. Би биэндээ зөрүүлж лайк өгөлцөөл цагч явсаар л байна. Мангар даруухан царайтай охин байснаа хүзүүвчин дээрх танилцуулгыг үзсэн чинь бүр сексигээ барьж дэлэхгүй дотор хувцсны модель яхан ч тэр. Ядчихад манай Азийн ханхүүгийн танилцуулга гэж авах юмгүй ээ. Одоо хардаа та нар ингээ зөв хамраа хөдлөгцөн. Хүмүүс үзчихэл үнэхээр өөртөө бартчихжээ гэж мгээл дислайк явуулаад идэв. Нөгөө талд нь бас яг адилхан Жин Янжин гэх хин залуу ютубер бас найруулагч юм байл та. Юмыг үнэхээр хайрцагнаас гаргаж сэтгэдэг болохоор хүн болгон таньдаг хүндэлдэг хайртай ч гэсэн танилцуулга нь зүгээр л ингийн мэдий. Өөрөө сууж байгаа л өөрийгөө танилцуулсан. Үзсэн хүмүүс ч дислайк ямар уйдгартай юм бэ? Иймэрхүү өөртөө бартцсан хүмүүс хасагдах хэрэгтэй гэж мэгэл. Манай хоёрч бүр шампань гударсан шигээл за баларчээ хоёлаа гэсэн л үжин. Амар хайрцагнаас гарч боддгийм болохоор лайкын учруулс дислайкнд л юм байна л да гэж толгойд гарчлаастай. За тэгэл хүн болгонд өгөгдсөн 15 лайкны эрхэн дуусаал ирнэ штэ ойлгомжтой. Одоо 15 дислайка хэн дөхүү гэж ярилцж байгаад жинхэнэ стратегик тоглоом руу орж байгаа. Таны бодол гэх энэ залуу бол аяллийн контент хийдэг ютубер. Тэгэнгүүтэл хэдүүлээ дагагчдын тоогоор англигдэж байгаа штэ. Бидний бичлэгний хугацаа урт чанартай юм байж TikTok руу хамгийн ихний байруудыг эзэлж штэ. Эдгээр бол хэдэн секундын л юм хийдэж штэ. YouTube руу дээрээ нийлж аваад бүх TikTok гэдэг хүмүүс рүү дислайк явуулчих гээл хор утгаж байгаа. Бүгдээрээ л зөвшөөрөл угаасаа энэний тасагдвал мөнгө нь биднэр хуваагдах юм чинь гээл бөөндөө дайрж байгаа. Тал талд хүмүүс төлгөөгөө хэлжсэн чинь Сяа сонсцсон. Сонсож байгааг нь харсан амар сандраал. Тэгээл туудалгүй Сяа дислайкаар бөмбөгдүүлт юм аа зайлвал. Бүр гутраал олон дагагчтай над руу дайрах шалтгаан болох өсгөө үсттэй гээл бүр ямарсгий. Мэдээж TikTok ч гэсэн ярьсан яриг нь сонсцсон. Хэдүүлээ ч гэсэн YouTube рүүгээ дайраа л даа л гэж байгаа. Сүүлдээ бүр платформын даймж зүгээр л богино бичлэг хийдэг, урт бичлэг хийдэг гэдгээрээ л дайрцгааж эхэлж байхад гэрэл асаал. За авьяасаа өдүүлэх цаг боллоо гэдэг. Тайзан дээр гарч өөрийгөө сурчлах болон авьяасаа үзүүлэх хүн бүрт микрофон нь нээлттэй гээл заанаас нь зарлана. Кежимин гих TikTok-ч охин тайзан дээр гарахад 11 сая дагагчтай гэдгийг хараад шууд энийг хасчий гэл юун үзүүлбэр болж байгаа. Ийм эрсдэлтэй нөхцөлд бол олонний анхаарлыг татах эсгүүлсэн маахгүй юу? Үзүүлбэрийг нь үзэж байхдаа бүгд алгаад арчиж байсан ч тайзнаас буугаад уцаа үзэхэд битүү дислайк. Ард нь юу болоод байгааг мэдэхгүй хүмүүс ч тайзнаар гараад ар араасаа үзүүлбэрээ үзүүлээстэй дислайк аваастай. Бууж ирээл ярилцаал за ер нь анхаарал татах ёсгүй юм байна шүү гэж ойлготیں۔ Дислайка хаана хэн дөх юм бэ гэж мөнгөнжих хооронд Кадиваны гих гольфийн тухай бичлэг хийдэг ютубер хүмүүсийг сүрдүүлж эхэлнэ. Хэрвээ чи над дээр лайк дарахгүй бол би чамд дислайк дарлаа шүү гэд хүчээр ер нь лайк цуглуулж эхэлж байгаа хгүй юу? Хүмүүс ч хоорондоо яриад эн чинь бараг сүрдүүлэг үстэй. Хүний хүчээр ийм юм хийлнэ гэж юу эдийн гээл бөөндөө дислайк дараад эхэлсэн. Яа, үнэхээр л хүмүүсийн анхаарал татах хэрэггүй байна л гэд ярилцсан л байж байна. Тэгсэн хайрцагнаас гадуур сэтгэгч маань продюсерууд угаасаа твист хийлгэх юм зохиосон л байгаа да. Надаа энэ дислайк үнэхээр сонирхолтой санагдаад байна гэл яг учрыг нь олоод шууд тайзан дээр гарчтыг. Тэгэнгүүтээ шууд би дуулж бүжгэлж чадахгүй л те. Гэхдээ та нарт хэлэх нэг юм байна. Сая жүжигчин Жан Кансук богино бичлэг хийдэг TikTok руу Instagram reel хийдэг хүмүүс юу ч хийхгүй гэж үнэхээр өндрөөр үнэлэгдэж чинь гэж хэлсэн. Та нар надад итгэхгүй гэж магадгүй. Итгэхгүй бол тэгэл над руу дислайк явуулчих. Итгэжээвэл жүжигчин рүү дислайк явуулаа л гэж авдээ. Юу ч ойлгохгүй байгаад гүтгүүлсэн жүжигчин маань бүр шок. Яадаг галзуу новшвэ? Би бүр хамт уугаад найдалсан гэж утсан штэ. Яагаад над руу дайраад байгаа юм болоо? Би өрөөсөө тэгж хэлээгүй штэ. Хүмүүсийн анхаарлыг ингэж татах шалтгаан байсан л гэж найдаа л гэсэн байж гэн. Хүмүүс ч бүр шал согтуу байгаа юм шүү. Угаасаа галзуу амт юм байна гээл дислайк дарж эхэлтий. Ах ч инфлюенсер байна гэдэг чинь лайк болон дислайктайгаа хүмүүсийн анхаарлыг татч чаддаг л хүнийг хэлдэг үстэй. Бичлэг нь хараалгуулаагүй муу илүүлээгүй инфлюенсер гэж хаана нэсэ? Тийм болохоор дислайк цуглуулах нь ч бас төрүүлэх нэг шалтгаан юм байна гэж бодсон юм л гин. Азийн ханхүү маань ч бас баахан дислайк авч эхэлснэ. Адилхан ойлгоод эхэлчихэж байгаа. Анхаарал татч чадж байгаа хүн л инфлюенсер шүү дээ гингүүтээ. Би хасагдмаар байна. Чи надад дислайк өгчихдөхүү. Үнэхээр залхаж байна энэ гэл хүмүүсээс дислайк гуйж эхэлж байгаамаа. 24 минут үлдсэн байхад нэрэл дислайк авбал шийтгэл байгаа хасагдана гэсэн юу ч хэлээгүй штэ. Анхаарал татах гэдэг үг ч ашиглаагүй штэ. Хүмүүсийн анхаарлыг татч чадахгүй байгаа нь харин жихнээсээ хасагдах юм байна штэ гээл ширээ тойрол шивэр авир. Таны бодол ч гэсэн дислайк гуйгаал эхэлнэ. Хүмүүс ч тал талд ойлгож эхэлснэ. Угаасаа л ойлгохтой лайк цуглуулаагүй юм чи азаа үзэж яад болохгүй. Ер нь бол шууд гамбл хийчихё. Хасагдвал хасагдана л изгээл шууд сүүлийн 20 минутанд бүр утгаа алднаа. Буцаал тайзч ашиглалтанд ороод дислайк өгнө үү байна уу надад хамаагүй гээл бүр хувц унараа тайлаад алж өгсөн. Угаасаа хүмүүст баахан дислайк нь үлдсэн байгаа штэ. Тэгэнгүүт зарим хүмүүс үнэхээр л айцтай дислайк цуглуулж инфлюенсер болно гэж юу байсан юм бэ гэсэн маягтай юу ч хийхгүй байсаар л эдий. Азийн ханхууч өөрийгөө үзий ядуулах юм хийх хэрэгтэй мэн гэд тайзан дээр гарангуудаа хүн надаас асууж чадхааргүй тийм асуултыг асуух юм байна уу гэсэн чинь урлагт орсноос хойш хэр их мөнгө олсон байгаа вэ гээл нэгэн шууд ойрлоход энд цугларсан бүх инфлюенсерүүд та нарын бүх орлогыг нийлүүлснээс их гингүүтээ тайзнаас буунаачтیں۔
Хүмүүс ч үнэлтэй гэхдээ зөвүүн үрчлээ ямар амар бардам юм бэ гээл дислайк хийж байгаа. Цагч дуусаж бүгд амьсгаа аваад за юу л болов болог гэсэн судалдаа сууцгаана. Лайк авсан бүх хүмүүсийг ранглаад эхний 5 байранд орсон хүмүүсийг магтаж бишрээл байж хахад нь дислайк авсан хүмүүсийг ранк хийгээ наачна. Тэгсэн мөр нэгдүгээрт манай Азийн ханху маань 29 дислайк авсан. Пани ботл 2-т хайрцагнасаа гарч сэтгэдэг ах маань 3-т байж байгаа жишээний. За тэгэл дөрмийн дагуу та нар хэрэг анхаарал авснаа шалтгаалж үр дүнг танилцуулах болно гэд яг хэлснээр нь болчт юм аа. Нийт 77 үнээс эхний 30 л үлдэн штэ. Нэгдүгээрт пани бодол ороод хүмүүсийг сүрдүүлээд яваад байсан golfing content creator бүр 2-т орсон. Азийн анхуу маань 3-т, хайрцагнаас гардаг ах маань 4-т орсон. Лайк болон дислайкийн шууд хооронд нь нийлүүлэнгүүтээ дахиад шинэ ранк үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээл хасагдсан хүмүүс нь ёо ганцхан дислайк авах байсан байна штэ. Очоод нэг хүнээс гуйжгүй яваа. Босдог байжээ, гуйдаг байжээ. Угаасаа л бидний оруулсан видео ямар ч үзэлтгүй байх нь илүү амар штэ гээл харамсаастай. Тэгээл хасагдсан хүмүүсийн хүзүүнд байгаа мөнгнүүд нь эхний 30 өнд шууд тарагдж аамаа. Тэгсэн дахиад хөөрхийс яамаа 70 сая вонтой болсон. Ахаал шивэр авир шимбэр гамир. Эхний 3 их мөнгөтэй инфлюенсерүүд бүгдээрээ TikTok-чуд, дээрээс нь нэвтрүүлгийн зүгээс VIP болгоод дараагийн шатанд тусгай эрх хэдлэн гэдгийг нь зарлцнаа. Хоёрдугаар шатч зарлагдаж хийх даалгавар нь лайв стрим байх болно л гэдэг. Богино бичлэг хийдэг хүмүүст үнэхээр хэцүү шттэ. Харин нэг л хүн бүр инээгээстэй. Энэ залууг Oaking гэдэг тэрээр цусны стример болохоор бүгдээрээ л нэгт орох байхаа л гин. Өөртөө итгэлтэй байна яана гэж байгаа ч хүмүүс байна. Одоо 30 хүн үлдсэн байгаагаас 2 дугаар шатнд шууд тал нь хасагдаад 15 инфлюенсер үлдэнэ. Гэхдээ 2 дугаар шатнд бас дахиад дотроо 2 үе шаттай. Эхний шатнд хүн болгон 60 минутын турш лайв стрим хийн. За тэгээд тухайн 60 минутанд хамгийн их үзэлттэй байсан 5 инфлюенсер шууд дараагийн шатанд орох эрхээ авна. Харин хамгийн муу үзэлттэй байсан 5 нь шууд хасагдана. Тэнцээчгүй хасагдаачгүй яг голд нь багтсан бол үргэлжлүүлээд 2 дугаар шатны лайв стрим эхлэх бөгөөд шууд 5 минут тутамд хамгийн их үзэлттэй нь тэнцээд хамгийн бага үзэлттэй нь хасагдаад явна гэсэн үг. Ер нь бол эхний 5 байранд орохын тулд бүх зүйлээ шавхаж 60 минут зовох эсвэл 2 дугаар шат руу яаж иж оронгуудаа 5 минутын турш үнэхээр entertainment байх ёстой гэх хоёр сонголтноос сонгох л үлдэж байгаа. Нэг юм уу 2 дугаар шатныхаа айл нэгэнд нь л гаднаас хүн авчирд лайвда оруулж болно. Тэгээл бүгд өрөөндөө орцгоогоол хэрэгтэй гэсэн юмнуудаа бэлдээд эхэлж байгаа. Азийн анхүү маань бол мукбанк хийн гээл бэлтсэн л байж байна. Зарим нь үнэхээр алдартай жүжигчин селебрити үрсэн гээл тал талд таньдаг од хүмүүсээ уриастай. Зарим нь өөрөө болгоно гээл цагч төхөж лайв эхэлнэ. Бүгдээрээ л өөрсдийн Instagram, TikTok, YouTube дээрээ хийж байгаа болохоор бас олон дагагчтай хүмүүст илүү ашигтай л үгүй. Манай хайрцагнаас гар цэцэгдэг ах бол үнэхээр лайвны ертөнцийнх биш заяо. Хамгийн ихтэй 800 хүн л намайг үзчихсэн бах. Тэгэхээр надад стратеги хэрэгтэй гингүүтээ бүх бичлэгээ private болгочтیں۔ YouTube-нд 2 сая subscriberтай болохоор хүмүүс гайхаад эхэлж байгаа штеп. Netflix-ийн шоунд орж байгаагаа хэлэнгүүтээ бичлэгнийхээ төгсгөлд яг юунд орж байгаа гэдгээ тайлбарлах болохоор хамт байгаарай. Бичлэгээ яагаад устгахснаа ч сүулт нь тайлбарланаа. Хэрвээ 7,000 хүн надтай 10 минутын турш байвал би сарын орлогоо шууд харууллаа. Хинч гарч явж болохгүй шүү. Надтай хамт байвал би 10 минут тутамд та нарт нууцудаасаа хуваалцнаа. Намайг тийм нээлттэй ном шиг байдгүй мэдчихээд тээ гээл хэлтий. Пани бодол болонгууд би продюсер болж шоу хийх гээд аамаа та нарын бүх саналыг сонсноо. Кампинг хийдэг болзооны шоу байвал ямар вэ? Нэрийг нь юу гэх үү? Үзэгчдтэйгээ хамт зохиосон анхны реалити шоу байвал гоё юм шүү гээл харилцан яриад алж өгнөө. Риса Бэй бол ичгүүртэйгээр нүрэ бодцгаая гээл лайва эхлүүлнэ. Өмнө нь цуврал олгож хийдэг байсан манайхан үзэх дуртайг нь мэддэг болохоор эхлүүлсэн. Энэ удаагийнх нь мөнгөтэй сэхэти ихч гэдэг нэртэй гээл үзэгчдийгээ хийх гэснэг хийж харилцан яриад нүрэ боддог байхгүй юу? Азийн ханхуу ах бол хорвоогийн бүх спайси хоолыг авчирсан хөлсөө гартал идэж өгнө. Сиа болохоор найзыгаа урьдсан 5 сая дагагчтай болохоор надад туслана гэдгийг нь мэдэж гинэ гээл оруулаад ирнэ. Коллаборейт хийж болохоор найзынхаа дагагч нар нь ч гэсэн орж ирээд 9,000 хүрсэн гээл ярьж байна. Хүмүүс жүжигчин авчирсан Oaking бас хүн авчираад 20,000 үзэлттэй болсон бүжигчтэд нь бүжиглээл алаан болж амжаа. Эхний 10 минут өнгөрөхөд гарчигнуудаа өөрчлөөл би ийм ч юм зарлах чи шүү, тийм ч юм зарлах чи шүү гэж Солонгосын бүх drag queen-ууд ч цугласан байх жишээний. Энэ залуугийн контент бүтээгчийн дүр нь ярьдгүйгээ хэлсэн штэ. Тэгсэн чинь камера өмсөж мүсэл ээлж мэлэл үнэн инээдтэй. Өөр өрөөнд дуучин аялын хүртэл ирсэн сууж байгаа. Энэ залуу бол хайрын тухай контент хийдэг ютубер байхгүй юу? Какао Talk дээр хүмүүсийн хайр дурлалыг сонсож зөвлөгөө өгч нийтлэлийг нь харж видео хийдэг бөгөөд энэ удаа шууд өөрөө крашлж байгаа хүн рүүгээ чат хүчиж найрах гэж оролдож байгаа. Шууд лайв дээр хүмүүстэй ярилцж байгаа сайхан чат хүчээл крашлж байгаа охин руу одоо юу гэж чүү инкүдэх үү гэж байгаа л нөгөөх нь бүр болзоонд ч үрээд авна. Энэ сэдвчээс хүмүүст амар сонирхолтой байх нь аргагүй юм элэ. Надад бол үнэхээр сонирхолтой байсан.
За тэгэл 50 минут өнгөрцөн ерөн дуусах төхөөл хайрцагнаас гадуур сэтгэдэг ах маань бүр сүүлдээ YouTube-ээс хэдэн төгрөг олсноо зарласан чинь 93 мянган доллар гэдэм да. Warner бол 120 сая орчим гэснээ 50 минут өнгөрцөн байна. Хинч гарч болохгүй шүү. Одоо 6 минутын дараа би бүрч илүү юм зарлая л гэсэн сууж аам чи. Хугацаач дуусаж бүх гэрэл унтраал бүгд галзууралдаж байгаа дүр дүнгээ сонсох цаг ирнэ. Нэгдүгээр баринд өвхийн 16 мянган үзэгчтэй. Энэ ингээд дундчлаж гаргаж байгаа шүү дээ. Хоёрдугаар баринд нөгөө хайрын тухай контент хийдэг Жанву 15 мянган үзэгчтэй. Гуравдугаар баринд Фани Ботл 8 мянган үзэгчтэй. Дөрөвдүгээр баринд хайрцагнаас гарч сэтгэдэг ах маань 8 мянган үзэгчтэй. Тавдугаар баринд Africa TV гэх аппликейшн дээр Juiceon гэх нэрээр контент хийдэг охин 5 мянган үзэгчтэйгээр дараагийн шатанд орж байгаамаа. За тэгэл энэ доор гарч байгаа инфлюенсерүүд сүүлийн 5 дорж хасагдаад мөнгө нь шууд тэнцсэн 5 инфлюенсерт хуваагдаад орчиж байгаа. Хасагдаачгүй тэнцээчгүй бүх хүмүүсийг зарласан чинь манай жүжигч ах 6-ад орсон. Ёо ямар азгүй юм бэ би ийл гэсэн байж гин. Хасагдаачгүй тэнцээчгүй хүмүүс нь одоо 20 дугаар шат руугаа үргэлжлүүлээд орох байхгүй юу? Тэгэнгүүт 5 минут болгонд тэнцээж эсвэл хасагдана. Яана гэж байгаагаар 2 дугаар анги маань дуусч байгаамаа. 15 хүн үлдэхэд дараагийн даалгаварт нь юу авах бол хэн хасагдаж хэн үлдэх бол инфлюенсер гэж яг ямар чадвартай хүнийг хэлдэг юм бол гэдгийг үнэхээр гоё өрсөлдөөндөөр харуулсан нэвтрүүлэг юм шиг санагдсан. Хэрвээ та нар минь үргэлжлүүлээд үзмээр байвал бүгд лайкад араарай. 5000 лайк хүрчвэл хэдүүлээ дараагийн ангиудаа шууд үзнэ. Би хамаг хурдаараа хийх болохоор subscribe аваас лайкад араад хүлээж аваарай. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Үзэн бүх хүмүүстээ баярлалаа. Үнсээ бай.